Хэрвээ та заримдаа би юу нь яагаад ийм хүн юм болоо? Би яагаад ингэ заримдаа амжилтын урдаас ингэ улаараад гүгээд идэм болоо? Эсвэл би яагаад ингэ зөвхөн аюулгүй байдлаа бодоод эрсдэл огт хийж чаддаггүй болоо ч юм уу те? Эсвэл яагаад тэр хүн тийм юм болоо? Яагаад тэр хүн ингэ өөрийнхөө бодолтой хит автаал ингэ бүр зөрүүдлээд явчдığım болоо? Эсвэл бүр зарим хүмүүсийг хараад яагаад тэр одоо өөрийн гэсэн толгоогүй юм шиг ингээл ерөөсө бусд хүний бодолд ингэ автаад явцдаг байна гэх мэтчлэнгээр ерөнхий өөрийгөө болон бусдыг ойлгохгүй тийм үеуд байдаг болвол танд энэ номыг санал болгож байна. Энэ ном болохоор Enneagram-ийн гарын авлага гэдэг. Enneagram гэдэг нь болохоор нөгөө MBTI диск гэдэг шиг хүний зан чанарын тест юм байлээ. Enneagram-ийнх нь онцлог нь болохоор одоо хүний төрлийн мөн чанар гаргаж ирдэг гэдэг юм байлээ. 9 төрлийн одоо зан чанар байгаа. Тэр 9 төрлийн зан чанар бол хүн өөрөө нэг ингээд өөртөө суулгахчихсан зан чанарууд биш, төрөлхийн зан чанар гэж үздэг юм байлээ. Тэр утгаараа би яг Enneagram-ийн ямар төрөл юм болоо бас миний ойр хавийн тий одоо байнга уулзах гэр бүлийн махан ч юм уу, ажлынхан ч юм уу, ойр дотны найзууд маань Enneagram-ийн яг ямар төрөл юм болоо гэдгийг мэдчих юм бол харилцаанд бол нэлээд дэвшилттэй байх юм билээ. Энэ номын эхний хэсэгт нь хэлж байгаагаар бол та ингээд нийгэмдэр байгаа хүмүүсийг хараад үзээрэй гэж. Маш амжилттай явж байгаа экстравертууд, маш амжилттай явж байгаа интровертууд байгаа. Мөн дээрэс нь маш амжилттай явж байгаа гутран гүйцэлтнүүд, маш амжилттай явж байгаа өөдрөг гүйцэлтнүүд байгаа. За нөгөө талд нь ч гэсэн яг адилхан бүр ерөөсө бүтэлгүй готрон гүйцэлтнүүд, бүтэлгүй өөдрөг гүйцэлтнүүд, бүтрэлгүй интровертууд, бүтэлгүй экстравертууд гэх мэтчлэнгээр бүгдээрээ маш олон зан чанарын хүмүүсүүд маш олон өөр байр суурин дээр байгаа гэдгийг хараарай гэсэн мэлээ. Энэ нь ямар учиртай вэ гэхээр бидний энэ одоо өгөгдчихсэн байгаа төрөлхийн мөн чанар бол ерөөсөө нэг амжилтын хэмжүүр ч юм уу, сайн явах баталгаа ч юм уу тэр хэмжүүр огт биш гэсэн үг юм байна. Яг гэвэл тантай адилхан зан чанартай, маш амжилттай явж байгаа хүн байхад тантай адилхан зан чанартай одоо юм ажил үсэн бүтэхгүй байгаа ч юм уу тийм хүн байгаа юм байна. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр бид нэр яагаад энэ төрөлхийн мөн чанараа өөрчилж болохгүй бижиж эннийхэн талаар судлаад мэдэх ёстой вэ гэхээр тантай адилхан хүн амжилтанд хүрээ тантай адилхан хүн бас амжилтгүй байгаад байна гэдэг чинь та өөрийнхөө мөн чанар тэр өгөгдөл давуу тал сул тал чинь юу юм бэ гэдгийг мэдээд тэрийгэ зөв ашиглах юм бол та амжилтанд хүрэх боломжтой. Зөв ашиглаж чадахгүй бол амжилтгүй байх бас боломжтой гэсэн үг болчих жоохгүй юу. Тийм учраас би одоо би чинь интроверт штэ. Би бол экстраверт байсан бол гоё яахгүй. Зарим нь би чи экстраверт штэ, интроверт байсан бол гоё яахгүй юу гэсэн юм юу ч байхгүй. Энэ бол ерөөсөө амжилтын ч юм уу сайхан амьдрах ямар нэгэн хэмжүүр биш ээ. Эсвэргээрээ таны энэ дотоод өгөгдөл эннеграмын чинь төрөлтөнд давуу болон сул тал байгаа учраас тэрийгэл бүр сайн судлаад яаж ашиглах вэ? Би ямар үед ямар хариу үйлдэл ингээд шууд автоматар надаас гарч ирэх гээд идэг вэ гэдгээ сайн мэдэх хэрэгтэй юм байлээ. Тэгээд бас хажуу ойр хавийнхаа хүмүүсийг мэдчих юм бол бас яаж харилцах вэ, яаж ойлголцох вэ гэдэг дээр нэмэр болох юм байлээ. Тэгэд энэ ном дээр гарч байгаа энэ 9 төрлийн зан чанарын талаар уншаад хүмүүс бид нар чинь хоорондоо бүр ямар өөр байдгийм бэ гэд уншаад явж байхад төрсөн нэг сэтгэл нь бол хамаагүй олон төрлийн өөр төрлийн хүмүүс байхад чинь нэг янзаараа ингээд ярьж болохгүй юм байна да гэж батсан. Одоо жишээ нь зөвлөгөө өгөхөд ч гэсэн бид нар ингээд бие биендээ хар амиа хичээж болохгүй шүү. Бусдыг бодох хэрэгтэй шүү. Бусдад туслах хэрэгтэй шүү гэдэг юм уу ингээд сонсох юм бол нэг зөв зөвлөгөөг бид нар хинт ч хамаагүй өгч идэв штэ. Тэгтэл энэ Enneagram-ийн 9 төрлийн хүмүүс дундаас одоо ингээд бусдад хувь нэмрээ оруулах гэж бусдад туслах гэж явдаг ийм өөрийгөө жоохон хаях гад байдаг ийм төрлийн хүн байлаа л да. Ийм төрлийн хүнд бид нар зөвлөгөө өгөхдөө те бусад хүнтэй ингээл ярьдаг шиг бусад хүнд туслах хэрэгтэй шүү, хар амиа бодож болохгүй шүү гэд энэ төрлийн хүмүүст хэлчих юм бол энэ төрлийн хүмүүс бүр туйлшаад алга болох магадлалтай байхгүй. Эсвэргээрээ энэ төрлийн хүмүүст чи ч гэсэн чухал шүү, өөрийнхөө амьдралыг ч гэсэн бодох ёстой шүү гэсэн зөвлөгөө өгөх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Энэ мэтчлэнгээр ингээд хүмүүс чинь ингээд өөр зан чанартай, өөр төвтэй учраас хамаагүй ингээд бие биентэйгээ ярьдаг тэр нийгэмд хандсан ч юм уу, маст хандсан тэр зөвлөгөө надад таарахгүй ч гэж болох юм байна. Бас миний ярилцж байгаа хүнд ч гэсэн таарахгүй ч гэж болох юм байна гэх мэтчлэнгээр ингээд айгүй чухал зүйлсүүдийг олж авсан. Тэгээд энэ номыг болохоор би нөгөө ухамсартуулдаг сэтгэл зүйн төв дээр очоод одоо өөрөө энэ Enneagram-ийн тестийг өгөөд тэгээд энэ номыг авсан байгаа. Тэгэхээр та ч гэсэн өөрөө яг Enneagram-ийн би яг ямар төрлийн гэдгээ мэдхийг хүсэх юм бол ухамсартуул сэтгэл зүйн төв дээр очоод бас онлайнаар бас өгж болдог гэсэн баг шүү. Энэ Enneagram-ийн тестийг тэгээд ямар төрлийн хүн бэ гэдгийг мэдэх боломжтой юм лээ. Тэгээд тестийг өгчхөөр бүр ингээд А4 дээр бас ингээд хариун гараад ирдэг. Энэ ном дээр байхгүй дэлгэрэнгүй зүйлсүүд ч гэсэн гараад ирд юм лээ. Тэгээд нэг номоо авчих юм бол ойр хавийнхаа хүмүүсийг тест өгч тэгснэ чи Enneagram-ийн хэдгээр төрөл вэ гэдэг тэр хүнийхэн судлаад мэдээд тэг ялангуяа хосууд ч гэсэн бас бие биенийхээ ямар төрөлвэ хамт ажилладаг хүмүүс ч гэсэн бие биенийхээ ямар төрлийн хүмүүс вэ гэдгийг мэдчих юм бол бас аюу хэрэгтэй юм лээ. Та өөрийгөө болон те би яагаад ийм юм болоо, тэр хүн яагаад ийм юм болоо гэсэн тэр асуултын хариултыг Enneagram гарын авлага номоос авах боломжтой юм байлээ.